их сургуулийн үйл ажиллагааны талаар цуврал хүргэдэг юу блогийнхаа ээлж дугаарыг хүргэх гэж байна. За тэгэхээр 2020 оны 12 дугаар сард манай дотоод иргэний их сургуулийн гендрийн дэд зүйлийн бүрэлдэхүүн шинжлэгдсэн байгаа. Тэгэхээр энэ бүрэлдэхүүн шинжлэгдснээр ямар ажлуудыг зохион байгуулсан, ямар үр дүн гарч байгаа талаар бид тус зөвлөлийн нарийн бичгийн дарга цагдаагийн дэд хурандаа доктор дэд профессор Нямд Улмаас тодруулъя. За амрыг ирье. Таны ажил сайн уу? За тэгэхээр бид өчигдөр би тантай холбогдсон байгаа. За тэгэхээр манай гендрийн дэд зүйл маань бүрэлдэхүүн шинжлэхтэй тус баггүй ажлуудыг хийчлээ. Ер нь ямар ажлуудыг төлөвлөд яаж хэрэгжүүлж байна энэ талаар бидэнд товч мэдээлэл өгнө үү? За баярлалаа. Тэгэхээр ер нь бол дотоод иргэний их сургууль дээр гендрийн дэд зүйл 2018 онд анх байгуулагдсан. За 2020 онд бүрэлдэхүүн маань шинжлэгдсэн байж байгаа. Бид оны өмнө анх дугаар хурлаа хийж гендрийн дэд зүйлийнхаа 21 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон гендрийн дэд зүйлийн ажиллах журмаа баталсан байж байгаа. За ер нь бол манай зөвлөл 2016 оноос хойш ерөнхийдөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж тодорхой бодлого шийдвэрийг хувь зүйн яам болон бусад агентлагуудад хөрвүүлж нийтдэх санаачлагтай ажилласаар ирсэн. Бүрэлдэхүүн шинжлэгдснээр манай бүрэлдэхүүнд бол хувь зүй дотоод хэргийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу бол дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудаас бүрдсэн юм томоохон бүрэлдэхүүн тийм дэд зөвлөл бол байгуулагдсан байж байгаа. За гендер үндэсний хороо олон хувь зүй дотоод хэргийн яамнаас бол хоёр томоохон аяныг дотоод хэргийн их сургууль дээр өрнүүлэх юм чиглэл ирүүлсэн. За үүний эхнийх нь бол бид нар оны өмнө буюу 20 оны 12 сард яг аяныг бол их сургуулийн хэмжээнд зохион байгуулж нийгэм рүү чиглэсэн тодорхой ажил арга хэмжээнүүдийг санаачлал явуулсан байж байгаа. За мөн өнгөрсөн 7 хоног мөн бид нар бас Монгол цэргийн өдөр зориулаад би гендрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна гэсэн аяныг бас их сургуулийн хэмжээнд хүмүүлсэн байж байгаа. Ер нь цаашдаа энэ гендрийн дэд зүйл бус маань ямар ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ялангуяа яг энэ нөхцөл байдалд бол хэдийгээр үйл ажиллагаа явуулахад төвхтэй байгаа ч гэсэн захимаар болон бусад байдлаар яаж зохион байгуулж байна? За ер нь бол бид нар бас 2 жилийн хугацаанд баггүй юм сорилттой тулгарсан бүх ажил арга хэмжээ захимаар зохион явуулж байгаа. Яг энэ хүрээнд ч гэсэн бид нар гэр бүлийн хүчирхийлэл бол нийгэмд байж байгаа стресс бухимдал, эрэгтэйчүүдийн эрүүл аюулгүй эрүүл чирэг бие бэлтэр гэдэг ийм тодорхой ажлуудын хүрээнд бол өнгөрсөн 7 хоног Монгол цэргийн өдрийг тохиолдуулан тодорхой арга хэмжээ аянууд бол өрнүүлж явуулсан байж байгаа. За үүнийг дурдах юм бол бид нар өнгөрсөн 7 хоног буюу 3 сарын 17-ны өдөр төрийн засгийн албан багшд нэгдсэн эмнэлгийн урологийн тасгийн их юм жалтан гэрлэлээр за эрэгтэйчүүдэд замглах хөвчлөлийн чиглэлээр бол лайв юм сургалтыг оруулсан байж байгаа. За мөн замын хөдөлгөөний дүрм мөн эрэгтэйчүүд замын хөдөлгөөнд оролцохдоо ямар нийтлэг дүрм журмын зөрчөөд байна, ямар стресс бухимдал байгаа талаар мөн замын хөдөлгөөний тэнхимийн багшаар бас подкаст бэлтгэж оруулсан байж байгаа. Тэр нь бас эмэгтэйчүүдэд чиглэсэн ямар ажлууд хийж байна, хийхээр төлөвлөж байна. За ер нь бол гендрийн асуудал маань дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. Энэ эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хүүсийн болон нийгмийн зүгээс хүртэх баялагын тэгш хүртээмжийн асуудал гэдэг учраас бид нар ер нь бол дан ганц эмэгтэйчүүд эрхийн асуудал биш, эрэгтэйчүүд эрхийн асуудал гэдэг ингээд харилцан тэгш энэ арга хэмжээг зохион явуулж өрнүүлж явж ирсэн. За эмэгтэйчүүдийн чиглэлээр бол бид нар түрүүлсэн оны өмнө бол яг гэр бүлийн хүчирхийлэл гендер сувьсан хүчирхийллийн чиглэлээр тодорхой ажил арга хэмжээнүүдийг явуулсан байж байгаа. За цаашид 21 оны төлөвлөгөөнд бол бид нар эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэл рүү нэлээд анхаарч ажиллая гэсэн юм бодолтой байж байгаа. Мөн эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал руу нэлээд төлөвлөгөө ажил арга хэмжээг санаачлал явуулах гэсэн юм бодомжтой байгаа. За баярлалаа. Ингээд бид та бүхэндээ юу блогийнхаа ээлж зочноор бид дотоод хэргийн их сургуулийн гендрийн дэд зүйлийн нарийн бичгийн дарга цагдаагийн дэд хурандаа доктор дэд профессор Нямд Улмыг урьж оролцууллаа. Ингээд дараагийн юу блогоор иргэн уулзлаа. Түр баяртай.